манай хамгийн сүүлийн гаргасан загвар бол Nissan дизель автобус байгаа. Цуглуулж эхэлсэн гэдэг чинь ер нь бол бүр сүүлдэлтэй 18 оноос л эхэлж цуглуулж эхэлсэн. Ерөнхийдөө энэ Монголын тээврийн түүх бол ер нь цаг үргэлж ингэ сонирхолтой асуудал гэсэн. Тэгээд тэрний дагуу хоббигоо хөгөл энэ автомашины модель сонирхож эхэлсэн юм уу. Ахмад ажилчид болон тухайн байгууллагуудаас нь хамгийн анхны гал унтрах байгууллага хаана үсэн эндээс нь очиж судлах нь их үсрэг болох хамгийн тухайн арга. Хоёрдугаарт архивс олно. Тэгээ харин тээврийн хэрэгслийн түүхийн хувьд бол анх удаа ингэ. Тээврийн хэрэгслийн түүх гэдэг бол ерөөсөө Монгол улсад анх ер нь бол тээврийн хэрэгслийн түүх гэдэг бол тухайн салбарын хөгжлийг харуулдаг. Тээврийн хэрэгсэл гэдэг бол Монголд анх удаа яаж орж ирсэн, ямар зорилготоор юу хийж ирсэн гэдгээс шалтгаалаад тухайн байгууллагууд нь үүсч хөгжиж гарч ирж байна. Нэг масштабаар цуглуулга хийхэд бол яг тийм амьдрал дээрх пропорц хангадаг байхгүй. Машин тэрэгний том жижиг яг модель дээр адилхан гарна гэсэн үг. Материалын хувьд бол юугаарч хийж байна? Одоо төмрөөр, хайшаар, хунцраар хамгийн гол одоо харах үзүүлэлт нь бол тухайн машинтайгаа яг ижил байх л гол зорилго нь байхгүй. Үнцний хувьд ярихад бол хийцээсээ л хамаарч үнцний нэг модель дээр ажиллах хугацаа өндөр байдаг. Ижилхэн болгож хийх гэсэн тэр зорилгоос үүдэлтэйгээр ийм ажиллагаанууд ашиглаж ирдэг байхгүй. За үйлдвэрлээд ингээд бөөнөр нь үйлдвэрлээд тавьсан модельүүд байна. Угсардаг модель гэж бас байна. Үйлдвэрийн модель, угсардаг модель, гар эзний моделүүдийг ингээд хольж тухайн модель гаргаж ирэх. Тийм дөрвөн чиглэлээр ингээд Монголд одоо хөгжиж явж байгаа. Талхны гурил зөөдөг машин хүртэл байж идэг. Талх нарийн бов зөөдөг машинууд байж идэг. Гихч чигээр энэ Улаанбаатар хотод явж байгаа. Буюу эсвэл суурин газруудад байгаа тэр тэдгээр нийтийн тээвэрт үйлчилж исэн бүхэл машинуудыг оролцож ирэх байна. Одоо нийтэд үйлчлэх чиглэлд нийтийн тээвэр гэдэг чинь нийтэд үйлчилж байгаа одоо тэр үйлчилгээний байгууллага гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хог шороо цэвэрлэх те ус тээвэрлэх энэ төр бүх юмнууд чинь ингээд нийтийн тээвэр байхгүй юу? Одоо хүн тээврээс гадна ачаагийн одоо ачаа тээвэрлэн, хүнс тээвэрлэн гэдэг юм. Тэгээд энэ бүх нийтийн тээврийн юмнуудыг ингээд базаад харахад бүр 20 оноос эхэлсэн байдалтай ингэж харагдаж байгаа байхгүй. Одоо механикжуулсан авто хэрэгслээр ингээд бодоход. За тээврийн салбарын 100 жилийн арга хэмжээний хүрээнд бол нийтийн тээврийн болгон газрын зүгээс бол нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байсан автобусны загвар модулуудыг одоо бид нар бол цуглуулах арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ зөвхөн нийтийн тээврийн автобусны загвар модуль цуглуулахаас гадна бол энэ Монгол улсын хэмжээнд бол одоо нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байсан төрөлдсөн ачаа тээвэр автоурчлагааны чиглэлээр явж байсан энэ тээвэр хэрэгслүүдийг одоо бид нар бол ингээд зохион байгуулад нийт тээвэрлэгч аж ахуйн нөхцөлийнхаа бас санал санаачлагын хүрээнд бол зохион байгуулад өнөөдрийн энэ цуглуулгуудыг одоо бас бүрдүүлээд байна.